чэсийн дүнэлтийг бид бол бас хүлээж авахгүй гэдгээ бол илэрхийлжсэн тайлбараа өгж байна. Тайлбарыг өгөн бид нар өгсөн биш, аль хэзээ 1993 онд цэц өөрөө өгсөн байхгүй. Анх. Яг үүнтэй адилхан маргаан цэцээр гарч исэн тухайн үед бол цэц энэ бол үндсэн хууль зөрчөөгүй гэдэг ийм шийдвэр гаргасан. Тэрнээс хойш бол Монгол улс үндсэн хууль дахиж одоо бид шинэ үндсэн хууль батлаагүй. Монгол улс улс төрийн дэглэмийн хувьд бол арсан дэглэмтэй улс хэвээр байгаа. Төрийн байгуулалтын хувьд бол парламентын одоо шинэ засаглалтай улс хэвээр байгаа. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс хэвээр байгаа. Тэгэхээр энэ шийдвэр өнөөдөр ингэж одоо цэц гаргаж байгаа нь өөрөө бас одоо асуудалтай байна гэж байгаа юм. За яг бид бол тайлбар хийх ёстой. Нэгдүгээрт энэ чөлөө сонголт гэж юу юм бэ гэдэг тайлбарыг бол энэ олон улсын байгууллагын тайлангуудыг аваад уншсан ч гэсэн эрдэмтдийн судлаачдын одоо өгүүлбэрүүдийг аваад уншсан ч гэсэн нэг л зүйл хэлж байгаа шүү дээ. Хоёр болон түүнээс дээш хувилбараас сонголт хийх боломжийг олгоно гэдэг бол энэ өөрөө чөлөө сонголт юм а гэж. Энийг хангасан байх энэ зарчим бол өөрөө чөлөө сонголтыг илэрхийлнэ гэж байна. Тэгэхээр сонгуулийн одоо тогтолцоотой уялдсан байдлаагаар бий болсон нэрсийн жагсаал дээр хоёр болон түүнээс илүү одоо сонголт хийх хувилбарыг бий болгосон байгаа бол энэ бол чөлөө сонголт хийж яана гэж үздэг. Энэ үүднээс нь манай одоо шинэ үндсэн хуулийн цэцгийн гишүүд онлынхаа маргааныг бол бүрэн одоо шинэ бас хийх ёстой. Бид онлын маргаандаа суух бол онлын маргаанаа сайн хийж тэд нар маань бас онлын маргааны үндслийг зөв гаргах ёстой гэж ойлгож байна. Энэ үүднээс одоо хоёр асуудал гараад ирлээ шүү дээ. Эхнийх нь бол өөрийнхөө шийдвэрийг бол тодорхой хугацааны дараа үүсгэжсэн. Хоёр дахь нь бол угаасаа үндсэн зарчим нь бол тодорхой юм дээр бишээ гэдэг шийдвэр гаргаж байгаа нь бол асуудалтай байна гэж байгаа юм. Гурав зүйл. Яг одоо саяны санал өгөхтэй холбоотой асуудал дээр бол мэдээж хэрэг саналаа хэрэглэнэ гэдэг бол чөлөөт сонголт бол авшууд ирэх. Гэхдээ саналаа хэрэглэхтэй холбоотой энэ үйл явцыг бол бас абсолют биш тодорхой хэмжээнд одоо зохицуулж болдог юм их гэж үздэг. Та бүхэн мэдж байгаа шүү дээ. Одоо чинь зарим нь бол зарим улсад бол бас тодорхой сонголтууд байдаг. Шинэ энэтэй холбоотойгоор нь аваад үзэх юм бол энэ бол хуулийн одоо чинь бас ирэх бол биш шүү гэдэг талаас нь ойлгож нөгөө талдаа бол энэ дээр яагаад энэ хуулийн биш ирэхээ зохицуулсан гэхээр зэрэг төлөөллийг бий болгохын тулд төлөөллийг гаргахын тулд энэ бол тухайн сонгогчийн үүргэн шүү гэдэг талаас нь хийсэн зохицуулт юм байна. Энэ бол үүргэжүүлж байгаа хэлбэр шүү дээ. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улсад бүрчилсэн байдлаар сонгуул явуулахад энэ дээр бол санал бол гээгдэх биш харин төлөөлөл гээгч ийм эрсдэл үүсэж байгаа бол энийг давсан одоо ийм зүйл байгаа учраас энийг бол бид бас хүлээж авах боломжгүй гэж үзэж байгаамаа. Тэгэхээр бидний хувьд бол одоо бидний одоо шинэ улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хороноос гаргаж байгаа одоо энэ үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг хүлээж авах уу гэдэг энэ байр суурь бол гарцаа авах бол зөв гэж ойлгож байна. Энэ дээр бол үндсэн хуулийн цэцгийн гишүүд маань өөрсдөө бол мэрэгсэн улсууд энэ чиглэлээр нарийн судалгаа хийдэг улсууд учраас энэ асуудлаа дахиж одоо өөрсдөө бас судалж харах хаа гэсэн одоо бодолтой байна. Баярлалаа.